Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Удасны дуудлага. Ахлах ангийн сурагч охин алс зилүүд газар амьдардаг байв. Түүний төрсөн өдрөөр эцэг эх нь бэлэг болгож гар утас өгсөн байна. Тэр үүнд маш сэтгэл хангалуун байв. Тухайн цаг үед гар утас өргөн дэлгэр болоогүй байснаас найз нөхөд төгөн утсаараа ярьж үзээгүй байлаа. Нэг өдөр түнд мессеж иржээ. Би мессежээр харилцах найзтай болмоор байна. Санамсаргүй дугаар руу мессеж бичлээ. Чамд зүгээр бол мессежний найз болох уу гэсэн байв. Гэнти мессежинд гайхсан боловч охин хариу зурвас бичив. Тэр өдрөөс хойш тэр хоёр байнга мессеж бижилцдэг болжээ. Охин нөгөө хүний талаар багсаг зүйл мэдэж авав. Тэр хүн ахлах сургуулийн 2 дугаар анги. Өөртөө нь ойролцоо настай байсан тул охин түүнд татагдж эхлэв. Өнөө залуу ихэвчлэн ТV-гийн шоу нэвтрүүлэг, сургуулийн тухай айл бичнэ. Хаана амьдэрдгэн харин бичиж байсангүй. Асуух болгонд тодорхой зүйл хэлсэнгүй. Нэг өдөр охин бодож угаад ийм мессеж явуулжээ. Би хоолойгч нь сонсомоор байна. Олон зүйлсийн талаар шууд ярилцмаар байна гэжээ. Залуу хэсэг хугацааны дараа хариу бичив. Би ч бас чамтай ярмаар байна. Өнөө өрөө 8 цагт залгая гэсэн байв. Охин маш их баяртай байлаа. Тэр залуутай ярих олон зүйлсийн талаар боджээ. Ингээд 8 цаг болов. Удсанчгүй удсан дуугарч залуу залгасан байв. Охин ярилцлагаа дараа нөхөж сонсохын тулд бичиж үлдээх товчлуурыг даржээ. Охин утсаар ярьж байхдаа их баяртай байсан тул цаг 9:30 болсныг ч анзаарсангүй. Энэ цагийг хараач, орой болчихсон байна. Дараа дахиж ярий гэж охин хэлээд дуудлагыг таслав. Охин сая юун тухай ярьснаа эргэн бодох гэтэл санаанд нь юу ч орж ирсэнгүй. Ер нь саяны ярианаас юу ч бараг санахгүй байлаа. Өөрийнхөө баяртай байсныг л санаж байв. Төвний нойр маш их хурж байлаа. Удасны дуудлага хийхдээ хэд ядарчээ. 10 цаг гээд дахиад залгая гэж бодож байтал зөөрмөглчихв. Гэнт юу болж байна гэж ээжийнхэн хашгирах чимээнээр ухаан оров. Тэр цонхоо нээж цонхныхоо тавцсан дээр зогсож байлаа. Шөнийн 2 цаг болж байв. Ээж нь охиныхоо өрөөнөөс гачин чимээ гараад авахар ирж шалгасан байж. Охин яагаад өөрийнхөө ийм байдал тухайг ойлгосонгүй. Нэг залуутай утсаар ярьж байснаа саналаа. Тэр хадгалсан бичлэгийг эргүүлэн сонсоход дараах үгсийг л тасралтгүй хэлж байгааг сонсчээ. Чи шөнийн 2 цагт цонхноос үсэрч өгөх болно. Зөгнөл. Ээж минь тэр үед сургуулийн сурагч байсан. Тэгэхэд өвөөтэйгэн амьдардаг байлаа. Ээж хүүхэд байхдаа ч сүнс гүйдэлтэй бишгүй таардаг мэдрэмжтэй хүн байсан гэхэд болно. Оршуулгын газраар явах үед хэнийг нь татах, үснээс цулгаах, унтаж байхад цээжин дээр дарах гэх мэт зүйлсийг мэдэрдэг байж. Ээж өглөө бүр гүйх дадалтай байлаа. Өглөөний 4 цагт босож 5 км гүйх нь өдөр тутмын хэвшил байж. Нэг өглөө урдын адил боссны дараа гүйхээр гаргахад гадаа бороо орж байв. Гүйх хэсгийн шийдэж ядснаа бэлтгэлийн таслахгүй тулд урдын адил гүйхээр болов. Замд нь бороо шивэрч баг зэрэг манан татсан байна. Тэр хуулзварт хүрэхэд улаан гэрэл асч гэрлэн дохион дээр зогсов. Ногоон гэрлийг хүлээн зогсдол өөдөөс нэг хүн гарч ирв. Ойртоод ирэхэд нь хартал өвөө нь байсан тул түүнийг дууджээ. Өвөө, та алхаж явна уу? Тавг нь өдийд алхдаггүй үсттэй гэв.
Өвөө хариуд нь юу ч дуурсангүй. Ээж жолон юм бодлогүй цаашгүй уул зургийг гаталжээ. Хэдэн хормын дараа өвөө рүүгэн эргэж хармаар санагдсан байна. Эргэж хартал өвөөгийнх нь толгойгүй би цааш аажуухан алхаж байжээ. Ээж үнэхээр айсан тул гүүхэн болж шуудхан гэрлүүгэн харсан байна. Гэртэн хараад өвөөгөө зүв зүгээр амарч явахыг хараад тайвширчээ. Нэгэн сэтгэл нь тайвширсан тул сургууль дээрэн очин өглөө юу харснаа нэхэн бодож гинэ. Хэдэн өдрийн дараа өвөө нь автомашины ослоор нас баржээ. Ослын үеэр толгоон тасарсан байсан гэдэг. Тэр өдөр ээж тэрхүү ослыг зөгнөж харсан байгаа юм. Завсардах эмэгтэй. Нэгэн оюутан Токиогийн их сургуульд сурахаар болов. Нэг ёрын өдөр энэ бүхэн эхэлсэн юм байна. Өдөржингөө лекцэнд сууж ядарсан биеийн амраахаар оюутан буудан дээрэн хэвдэж байтал утсан дугарлаа. Байна уу? Түүний дунд сургуулийн найз залгасан байлаа. Тэрнийг гэртэн ирээд цуг хоноож гэж хүсжээ. Эхэндээ тэр татгалзсан чи найзынхан ууггүй гуйлтын дараа зөвшөөрөв. Найзынхан гэр явганаар алгахад 10 минутын зайтай юм. Найзынхан байранд очоод дотоод засалд нь үнэхээр их гайхав. Ангарахаа анцав болгоныг скотчоор битүүлсэн байлаа. Ирсэнд баярлалаа. Найз нь нэг л солбогоор мэдчилнэ. 10 жилд байхдаа ирч хүчтэй, хөгжилтэй залуу байсан тул баг зэрэг гайхжээ. Найзаасаа яагаад ийм баргар байгааг асуухад учир битүүлэг хариулт өгч байв. Тэр шөнө найз нь хідэнтэй сэрж нойрон тунтан тэр харж байна гэж хар дарж хашгирсаар өглөө болгожээ. Маргааш өглөө найз нь түүнд уйта царайгаар баяртай гэж хэлэн үдэж өгөв. Тэр буцах замдаа найзынхан хачин байдлыг бодсоор явав. Гэртэн ирэхэд хэн нэгэн ажиглаад байгаа мэдрэмж авчээ. Байшингийн хааныг тэгээс хэн нэгэн түүнийг ажигласаар байгаа юм шиг. Уг нь гэрт нь өөр хинч байхгүй л дээ. Түүнд тэжээвэр амьтан ч байхгүй. Тэгэхээр энэ зөвхөн түүний төсөөлөл байх гэж бодон бодлоосон авч яахыг оролдов. Гэтэл дараагийн өдөр чинь мэдрэмж нь алга болсонгүй. Гэрт нь өөр хинч байхгүйгээс гадна тэдний 3 давхарт байдаг. Тийм болохоор цонхоор хүн харна гэж байхгүй. Тэр говцныхаа шүүгийг шалгасан чи хинч алга. Тэр өдрийг хүртэл өдөр бүр ийхүү үргэлжилв. Урдын харан гэр дотуураа явж нөгөө мэдрэмжийн үүсвэрийг олгохын тулд болон дохоо бүрийг хардсараа нэгжинэ. Түүний харц хан шүүгээний хоорондох ангархаа дээр тогтов. Цааш ахиулан хардал. Тэр ангархаагаас эвгүй царайтай эмэгтэй харц түүнийг ширтэж байлаа. Тэр үхтлийн ээж ухаан алдчихэ. Сэрсэн даруйдал скотч аван найз шигэн гэрийнхэн бүх ангархаа цав болгоныг скотчтон битүүлж эхлэв. Найзынхаа байранд очиод гэрийнхэн дотоод үзмжинд нь үнэхээр их гайхав. Бяцхан хаана. Баг багтан би ганцаараа байх дуртай байлаа. Аав ээж минь тосгонд эрт үед баригдсан байшинтай ба миний үеийн хүүхэд тэнд байсангүй. Эрэгтэй дүү байсан ч хэтэрхий жаахан байснаас цог тоглодгүй байсан. Дүү аав ээж эмээ өвөөгийн хамаг анхаарлыг өөртөө авсан тул би их ганцаарддаг байлаа. Ганцаардлаа сангижрахын тулд олон өрөөтэй том байшин гаргисч өрөөнүүдээс олдсон төрөл бүрийн зүйлсээр тоглодог байв. Байшингийн баруун урд болонд багаж хэрэгслүүдийг хадгалдаг агуулга байсан юм. Тэндээс олдсон тоглоомоор тоглож тэнд ихэнх цагийг өнгөрүүлдэг байв. Харин тэр толийг хэзээ олсноо би сандаггүй юм. Хэцүүхэн байдалтай буюу хүрээгүй, бариулгүй.
зөвхөн дугуй толь олсноо санаж байна. Хуучин ч гэлээ ямар ч өөгүүгээр эргэн тойрны зүйлсийг харуулдаг байсан юм. Хэд хоногийн дараа би тойлонд царайхан харж байтал тойлны дүрсэнд гүнийг охин зогсож явахыг харав. Би тэр дээрөө урилгагүй зочин харах гэж ирэхдээ хинч байсангүй. Тэгээд л түүнийг зөвхөн тойлонд харагддгийг мэдж авсан юм. Баг зэрэг эвгүйцэн ч би тэр охиноос айгаагүй. Тэр урт үстэй цагаан арьстай охин байсан. Тэр араас мөрөн дээгүүр давуулан харснаа инээмсэглэн. Сайн уу гэж би мэдчихлээ. Удалгүй бид ярилцдаг болсон. Би түүнд Бяцхан Наана гэж нэр өгсөн юм. Аав ээж намайг бүхэл өдөржингөө агуулгын өрөөнд хуучин гар тол ширтэн өнгөрүүлдэгт гайхдаг байв. Гэсэн ч тэд надад саад болдоггүй тэр Бяцхан Наана надаас өөрхөнд харагддаггүй байсан. Нэг өдөр би түүнд надад тоглох найз байхгүй, найзгүй болохоор ганцаарддаг гэж хэлв. Тэр хариулахдаа чи энэ талд гараад ирвэл хоёулаа өдөржингөө тоглонтоо гэв. Яаж тэр вэ? Би мэдэхгүй байна гэснээр тэр бодлогоширсан царай гаргаж байснаа би энэ талаар асууя гэж шивнэв. Хинээс асуух гэж угааг нь сонирхож байсан ч зөн савангоор нь чимээгүй байхыг илүүд үзв. Хэдэн өдрийн дараа Бяцхан Наана дахин гарч ирж баяртайгаар энэ талд яаж гарах аргыг асуусан. Энд хурч ирээд хоёулаа тоглоё гэв. Би баяртай байсан ч аав ээжээс эхлээд асууя гэв. Бяцхан Наана чухал царай гарган өөний талаар хэнд чилж болохгүй. Хэрв тэгвэл бид асуудалд орж дахиж уулзч чадахгүй гэв. Би түүнд онцгүй санаа байх гэж хэлэх гэсэн чи энэ үгийн өөртөө үлдээв. Маргааш чи надтай тоглох уу гэж тэр асуув. Хэсэг эргэлдсэн ч би толгой дохлоо. Энэ амлалт шүү гэснээр тэр Бяцхан хурууга над руу чиглүүлэхэд би бас хурууга нийлүүлв. Бидний хуруу нийлэх үед би дулааныг мэдэрсэн юм. Тэр шөндөө би унтаж чадсангүй. Бүхэл шүнжэнгүн таазаа ширтэн эсэм босын юм бодов. Яаж толны ертөнцид орох юм бол? Тэнд юу ямар ертөнц байдаг юм бол? Яагаад Нааначин энэ талд гарч ирж чаддгүй юм болоо? Ер нь би буцаад гарч ирж чадах болов? Утаан бодох тусам надад төгшүүр нэмэгдэж Бяцхан Наанагаас айх айдас бий болов. Дараагийн өдөр би түүнтэй уулзахаар очсонгүй. Маргааш нь нөгөө өдөр нь ч бас очсонгүй. Ер нь агуулгын өрөө рүүгэн зүгэлэх хэнч болов. Сар жилүүд өнгөрлөө. Би Бяцхан Наанатай дахиж холбогдсонгүй. Дунд сургууль сурахаар би гэрээсээ нүүдэг юм. Сургуулаа төгсөж ойролцоо хотод ажиллаж хэдэн жилийн дараа би гэрлэв. Энэ үед Бяцхан Наанагийн тухай дурсамж бүрмөсөн арилсан байлаа. Удалгүй ихнэр жирэмсэлж төрөхөөсөн өмнө аав ээжтэр нь байгаар гэрлүүгэн явав. Түүнийг байхгүйд би гэрийн бүх ажлаа хийж ганцаардмал амьдралаар амьдарч байлаа. Тиймээс би бас өөрийн аав ээжтэйгэн амьдрахаар гэрт нь очив. Аав ээжтэйгэн оройн хоол идсний дараа би оронд онгорлоо. Шөнө дундын үед гинт бие засмар улаадахав. Нойл орж бие засчихад гараан угааж байхдаа толь руу харав. Толинд нойлын өрөөний гэрэл цухас тусах харанхуйд агуулгын өрөө харагдлаа. Хаалганы завсраар харагдах агуулгын өрөөнд анхаарлаа төвлөрүүлв. Гинтийн зүйл намайг цочролд оруулав. Би ариун цэврийн өрөө рүү ороод хаалгыг хаасан шүү дээ. Би тэр рүү эргэж харахад хаалга хаалттай байв. Толь руу эргэж харахад үйл ялэг нээлттэй хаалга харагдана. Хаалга ажуухан нэгдэхэд чихрах чимээ сонсогдов. Энэ үед хамаг биеийн шар ус босч толноос гарцаан салгаж чадахгүй байв. Агуулгын өрөөнөөс цагаан ман татна. Удаан харах тусам улам танил болж эхлэв. Гэнт миний ой ухаанд мартагдсан байсан Бяцхан Наанагийн хид хідэн дүрсийг би санав. Гэнтийн дурсамж ирсэн мөртлөн аимшигтай байв. Гэнт би гудсан дээрэн сэрлээ.
Нарны цацраг нүүрэн дээр тусчээ. Хар дарсан байх та гэж би бовтнова. Тэгсэн чи дахиж энд хонморгүй байсан тул хэдий амралтын өдөр чиглэлийн хотод байх гэрлүүгэн боцохоор шийдлээ. Би машина жолоодон гэртээ ирж оршин суугчид байрлуулдаг дотор зогсоолд машинаа байрлууллаа. Би зогсоол байрлуулж байхдаа арын толинтой харсан юм. Толинд гинт бяцхан наанагийн инээмсэглсэн танил царай харагдав. Би эргэн хартал хинч байсангүй. Тэр урдын адил толин дотор л байв. Тэр арын судалд суучихсан хэдэн жилийн өмнөх шигэн царай зүстэй харагдана. Би айснасаа болж чичрэн машинаас нь түргэн бохыг хөсөвч чадсангүй. Түүний харц намайг хөшөөшөг хөдөлгөөнгөө болгожээ. Чи хэр байна да? Чи тэр үед яагаад буцаж ирсэнгүй вэ? Би тэр цагаас хойш хүлээж байна гэж тэр хэлв. Би хариулах гэсэн ч дуу гарсангүй. Тэр үргэлжлүүлэн чи яагаад одоо надтай ирж тоглож болохгүй гэж би чадахгүй гэж би арай ядан хэлв. Бяцхан хаана намайг уучлаарай. Би дахиж чамтай тоглож чадахгүй. Тэр чимээгүй суусаар байв. Надад өөрийг хариуцлах бий болсон. Гэр бүл дэж болсон. Удахгүй шинэ хүүхэдтэй болно гэж би хэдэн үг унгав. Тэгээд л тэр үү? Чи том болсон учраас тоглож чадахгүй. Би ойлгож байна гэж тэр ганцаардсан өнгөөр хэлээд боломжгүй юм байна л да гэж над руу гимгүй инээмсэглэв. Бяцхан наана намайг өршөөсөн болол та. Хэрв тийм бол би тэр хүүхэдтэй тоглох болно гэв. Түүний ямар утгаар хэлснийг би тэр үед ойлгосонгүй. Ингэж хэлчихэд тэр алга болж дахин харагдаагүй юм. Харин 2 хоногийн дараа эхнэр маань өр золбсон юм. Тэрнээс хойш бид хоёр дахиж хүүхэдтэй болоогүй. Таксины жолооч. Энэ түүхийг найз маань ярьсан бөгөөд аавд нь тохиолдсон явдал гэсэн. Аавынх нь нэрийг Адо гэж нэрлэе. Адо такси бариад 35 жил болсон туршлагатай жолооч юм. Өглөөнөөс шөнө болтол такси үйлчилгээнд явж үйлчлүүлэгчдийн зорьсон газарт нь хамгийн бага хугацаанд хүргэж өгдөг. Тэр шин бороо орж байлаа. Адо цөөхөн үйлчлүүлэгчтэй байсан учраас сэтгэл тавгүй байв. Таксигийн гараж руу хүргэхдээ уулын замаар явжээ. Энэ замаар хэдэн удаа явсан ч бороото шөнөөр бол анх удаа явж таарав. Хүчтэй адар бороо орж урдах замаа харахад хэцүү болгов. Цааш явж байтал эмэгтэй хүний бараан дүрс замын хажууд орж ирэв. Тэр ойртож очихтан машинаа удаашруулав. Хүргээд өгөх үү гэж тэр асуужээ. Зогсохгүй яах уу гэж гэргэлдсэн чи үйлчлүүлэгчийг хүндэтгэх үүднээс зогссон байна. Эмэгтэй хүрэх газар хэлэн таксинд суужээ. Тэр эмэгтэй шүхэргүй байсан тул шалав норсон байна. Адо харилцан ярих гэсэн боловч эмэгтэй дуурсангүй. Эцэст нь такси зорьсон газартаа ирэв. Тэр эргэж хараад хэд гарсныг хэлэх гэтэл ард нь хинч байсангүй. Арын суудал хоосон хэдий ч суудал нь норсон байжээ. Адо үхтлийн айв. Тэгээд гараж руугаа машинаа жолоодов. Гэтэл замд мөнгө авмаар байна уу гэх хоолой араас нь гинт сонсогдсон гэдэг. Нойрны саажилт. Дунд сургуульд сурч байхад надад ийм зүйл тохиолдсон юм. Тэр өдөр халуун чийгтэй өдөр байлаа. Зуны амралт өнгөж эхэлсэн тул хийх зүйл байсангүй. Би орон дээр хэвдэж шин сэрүүцүүлэгчийн ажаар бүх унтаж байв. Би сэрэх үедэн хагас унтаа байдалтай байсан ба их сонин зүйл тохиолдов. Би биеийг хөдөлгөж чадахгүй байлаа.
Ерөөсөн зүйл өмнө нь надад тохиолдож байгаагүй ч тэр өдрүүдэд яг ийм зүйл хэд хэд болсон юм. Энэ удаад өдөр гэрэлтэд сэрсэн тул айх зүйл байсангүй. Өчнөө минут өнгөрсөн ч биеийн хөдөлгөж чадахгүй хэвээр байлаа. Нэг л сонин мэдрэмж төрөв. Нөмөрсөн хүнжил аажуухнаар орноос гулсаад унаад эхлэв. Энд юу болоод байна? Яагаад ингэж удаанаар гулсаад эхлэв? Хэрэг хүнний хүчний нөлөө орсон бол шууд унах ёстой штеп. Гэхдээ хүнжлийг хинэгэн удаанаар татаад авах шиг санагдав. Энд хинэг өөр хүн байна. Би ч баларч гэхээс өөр зүйл бодогдсонгүй. Айснаас нь болж би нүдэн анлаа. Хүнжил эцэст нь шалан дээр унах чимээ сонсогдов. Орны хажууд хинэгэн байгааг мэдэв. Нүдэ анчихсан ч гэлэн түүнийг мэдэрч байсан юм. Чихэн тэр хүн дээр амьсгаадах сонсогдно. Юу ч болсон нүдэ нээхгүйгээр шийдэв. Хэр удаан нойрны саажилтанд орсныг бүү мэд. Намайг зүгээр болгоход өрөөнд хинч байсангүй. Хүнжил шалан дээр унахчихсан би усан хулган болдлон хөлсөндөө норсон сэрэв. Би төргөн өрөөнөөс гарахаар шийдлээ. Маш их хөлсөн байсан тул нэг давхарт байхаа аав ээжийнхээ өрөөнд очив. Аав ээжтэй надад тохиолдсон зүйлийг ярих гэснээр хачин сонсогдож магад гэж бодоод дуугүй хоолой идэн гэрээс гарав. Дараа нь би найзантай очиж өөрт тохиолдсон зүйлийг ярьж өгөхөд надад итгээгүйж анхааралтай сонссон юм. Тэр миний сэтгэлийг сэргээх гэж караоке, боулинг руу дагуулж явав. Шөнийн 12 цагийн үед бид өндөрлөн гэр гертэн харьцгаалаа. Энэ үед би өдөр болсон зүйлийг тааг мартчихсан байв. Би гертэн очин усанд орчхоод өрөөрөө гүн цуглав. Өрөөнд орох үед өдрийн дурсамж дахин сэргэж өөрийгөө хүчлэн байж орондон оров. Гэсэн ч би унтаж чадсангүй. Унтах гэж орондон баахан хөрвөж билээ. Унтах шиг болсон ч би дахиад сэрчих шиг дахиад л нойрны саажилтанд оржээ. Өрөөнд зөвхөн түг хийх чимээ цөөрөдөж өнөөхөн яваад байх шиг санагдана. Энэ хачин чимээ зогсох шинж алгаа. Ханны цаанаас энэ чимээ сонсогдож байв. Гэнэгэн ханыг хүчтэй нүдэж байх шиг санагдана. Аав ээжигийн дуудмаар байсан ч миний хоолой гарсангүй. Би сэргэх үед өглөө болчихсон байлаа. Шатаар уруудан аав ээжтэрэн очиж "Та хоёр өрч нь манай өрөөний ханыг нүдсэн үү?" гэв. "Үгүй ээ, бид юу гэж тэгхэв? Нэрэ манай хөршин өвгөн өнгөрчихсөн байна лээ. Бид хоёр гэрээр нэг ороод гарыг" гэв. Би үүнийг сонсоод аран руугаар хүүт таах шиг болсон юм. Би аавдан өчигдрөөс хойш болсон хачин зүйлсийг бүгдийг ярьж өгөхөд тэр хачин лим гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Саяхан найз маань манад ирж цугтаа оройн хоол идцгэлээ. Хоолны үеэр тэр өдөр болсон зүйл дахиад хөндөгдөв. Ээж дараах зүйлсийг ярьсан юм. Бидний энд нүүж ирэхийн урд 4 ам бүлтэй гэр бүлэнд амьдардаг байсан. 2 хүүхэд нь хөрш өвгөнд очиж тоглодог байж л дээ. Өвгөн өөрийн гэсэн ач зээгүүд бол тэр хоёрыг төрснөөс ялгаагүй хайрлсан юм байна. Гэвч нэг өдөр тэр айл өөр тишээ нүүж 2 хүүхэд болон өвөөд амьдын хагцал учруулсан гин. Тэрнээс хойш бидний ирэх хүртэл 1 жил энэ байшин эзэнгүй байсан. Биднийг нөөж ирэх үед өвгөн аль хэдийн хүн дээр өвжилж эмнэлэгт хэвтсэн байж. Бид нүүж ирэх үед өвөө харагдаагүй нь тийм учиртай байж. Өвгөн нас барахынхаа өмнө 2 хүүхэдэд сүүлийн удаа баяртай гэж хэлсэн байх гэж ээж бодлогошрон хэлв. Би ч бас түүнтэй санал нийлсэн юм. Тэр шөнийн эвгүй мэдрэмж дорхнон арилж зүрхэнд минь дулаан илж мэдрэгдэх шиг болж билээ.